Сайн байцгаана уу? Алмас шонхроод дайн өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн зэрэгэлдээ орсон зэшин дугаар өрхөд бэлэн боллоо. Манайхан дардыг минутаа дараад хэмжээ төөрөө өнөөдөр бөө удагны түүхийн 2 дугаар хэсгийг та бүхэндээ хүргэх гэж байна. Даш зарим. Говьалтай аймгийн Төвөргөс сумын алдарт зарим Даш том хар гэртээ бөөлөх үедээ үүдэндээ цагаан эсгээ дэвсэж бөөлөхөд хөх борлог онгон азарган унгалдаж дахиж ирээ зогсоход нуруунд дээр нь босоо зогсож байгаад бөөлөхөд азарганы дөрвөн хөл жичрэн хөлсөн туслан байдаг байж. Жамсран зарим. Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын нутагт амьдарч байсан. Жамсран зарим бөөлөхдөө завьсан чигээрээ суугаад тулган дээгүүрээ урагшаа хойшоо дөвлөн бөөлдөг байж. Дөрөөд улаан цусмын ямаа гэрт орж ирээд шүсийг гойжуулахад нь аяхан тосч авч сэржин өргөдөг байжээ. Тэгш жаргал удхан. Ус аймгийн Зүүн хангаа сумын нутагт саяхан хүртэл амьдарч агсан тэгш жаргал удганы их удхан бөөгийн цэцэл үлдэж олон удаа баригдаж байжээ. Нэгэн удаа цагдаа нар удганыг охин тэгш жаргалынханд хамт авчирч ирсэн байна. Хэд хоногийн дараа байцаагч түүнийг дуудаа мэдүүлэг авахар очтол эмхэн удхан боршуу болчихсон сууж байж. Харин охин тэгш жаргал нь орсороггүй алга болчихсон байж. Гайхсан байцаагч гэрт нь ирвэл тэгш жаргал удхан жирэмсэн болчихсон, хариугүй төрөх болчихсон сууж байсан. Яаж чадалгүй гайхсаар утсан гэдэг. Нэгэн удаа тэгш жаргал удганы ээж охиндоо "Охин минь галаа түлж тоогоо тавиад өхрийн мах чан гэхэд нь охин нь гайхаж "Ээжээ, манад мах байхгүй шүү дээ" гэхэд "Чи зүгээр саяны миний хийснийг хий" гэсэн байна. Ингээд тэгш жаргал ээжийнхээ хийснээр галаа түлж тоогоо тавиад бас сэтэл өхрийн 2 өөхтэй хавирга тоогоонд нь өөрөө ороод ирсэн гэдэг. Хожим ичээ хийх үеэр бөөр алаг ир өхрээ гаргаж тэгтэл 2 хавирга нь байхгүй байсан гэдэг. Дорнодын даш балбарын шар гомбо зарим. Саяхан хүртэл амьдарч байсан энэ зарингийн тухай дорнодын хүмүүс илт их ярьдаг. Арх удаг, хүзэр тоглодог, нэлээд сэргэлэн ир байсан гэдэг. Түүний тухай олон домог яриа байдгийн нэг нь айл хэсэж яваад нэг айлд ортол 2 цогтуу залуу зарин лөө дайрч давчлан зодох нүдгтэрээ тулж л дээ. Зарин их олон хэлсэн хүмүүрдод явчихж. Төдөлгүй жижигхэн хар уул гарч тэгснээ түүнээс аянга цахилгаан захилан шороо шуурж айхтрын босноо тэнд байсан нөгөө 2 залууг нь хийсгээд авч одож. Түүнээс хойш тэр айл сайхалтын хүмүүсээс өвчин эмгэг гай барцад салхаа байсан гэдэг. Хаж зарингийн домог. Хармаан дээд давааны ард хаж зарин 11 сард адууга хурааж явж. Тэгтэл хингэрэг дуурч тэр дуун морины амыг нь дайрч өнгөрөхөд хаж хингэргийн эзний баруун өдөр нь шороо цацаад өөрөө өгч. Ингэж урайхан хаж зарин Оросын жүг заринтай тулдахаар явж хахад нас орсон байна. Түүний ах ноён буу анд яваад иртэл дүү нь бөөд идүүлсэн байсан учраас самдайн сайр гэдгийг дагуулад дүүгийнхээ амийг нэхэхээр араас нь мартаж лтэй. Хүлгийн давааны ард явж байтал морины явхаа байхаар нь улаан сугруу нь хутгалж алхаад морины баруун хамраас алагсэх суг өсөж гүйсэн гин. Буцахтаа нэхингээд алалгүй түүнийг орхичж. Ингээд цааш явж байтал нэгэн айлтай харилдаж. Тэр айлд орвол баруун гатавчнаасаа зүүн гатавчаа хүртэл онгод цэлэлсэн гэрийн эзэн бололтой баруун нүдэ босс нэгэн үгэн сууж ажилтээ. Баруун нүдэ яасан юм бол гэж асуухад баруун хойд зүгийн нэг буу шороо шитгэхэд баруун нүдэнд минь орж гимтээлээ гэж ярьсан байна. Тэгтэн ноён зүнэгч бүү тэдийг тонохоор шидэж орой болоход хэлсэн нь. Миний онгод баалаад би тааруу байна. Надад хуйгаа хайрлаач гэхэд. Чи миний хуйгийг өмсөж бөөлж үзвээс тэр үгний аман хүү 3% дүүрсэн байна гэсэн байна. Дүүгийнх нь буюу хаж буугийн аман хүү цустайгаа байсан гэх. Тэгэхээр н орвоороо дүүгийнхээ аман хүү аваад оронд нь өөрийн аман хүү аваад хийчихэж. Бөөлж дуусныхаа дараа би арилжлаа гэж хэлээд өмсгөлийг нь тайлж өгөөд тэр шөндөө мурдан хээр хоноход маргааш өглөө нь хөдөлгөөн морьтой нэгэн хүн ирээд
Манай их бөөгийн бие муудлаа. Та очиж үзээч. Гэхдээ толио гаргаж үзвэл нөгөө өвгний бие тунд харуу байж гин. Тэгтэн ноён боо хариуд нь өчигдөр хуйгаа надад өгөөд онгот нь баасан байна. Одоо очиход тань зүгээр болно гэж хэлээд явуулж. Тэндээс үлийн даваанд ирж алаг зээхийн мөрх мөртгөөр гал түлд суутал үнийний годом малгайтай сайхан хүүхэн ирээд ноён бөөг цайлж орой болохоор хамт унтахаар хэвтэж гинэлтэй. Тэр хүүхний өнөр нь нартий хүний өнөр биш байхаар нь илэг рүү хутгалбал эрийг минь алаад над ямар өстэй вэ гэж хэлээд талиасан байна. Маргааш өглөө түүний цусны мөрөөр мөрдвөл нэгмүү гэрт сууж байхад нь ортол алаг зээхийн дүрд орсон хүн бодвол өнөөх өвгөн болтой юм. Босхон дээр унсан байв. Харин нөгөө авгаан тотхоод өшөөд өгсөн байв. Ингэж ноён зөнөгч буу хаж дуугийнхээ өшөөг Оросын жүгд бөөгөөс авсан гэдэг. За яг энэ хэсэгт нь ойлгомжгүй айгүй олон юм гарч байгаа шиг байна. Би яг жохон тайлбарлаад өгчээ. За ах トゥ хоёр буу байсан. Нэг нь болохоор Оросын жүг зайранд тултахаар явж байгаад дүүн өнгөрсөн байх нэ. Тэгээд энэ Оросын жүгд бол амтны дүрд ховлж наасан шахав гэдэг авгаан ч гэсэн гэж хуурдаг юм байсан бахан. За тэгээ хуйгаа өгөөч гэд гуйж байгаа учраас болохоор өгөхгүй байгаа нь болохоор дүүг нь бол хөнөөрцөн байсан. Тэгээд эндээс бол харагдаж байгаа. Тэгээ хахан дүүгийнхээ өшөөг хаханд бол хуйгийг аваад бөөлж авмаа. За баалнаа гэдэг нь болохоор онгод дайруулж байгаа. Буюу онгодоо буулгахыг юу нь бол шахуулж байгаа нэг хэлбэр. За тэгээд хуйгаа нөгөө нэг энэ жүгд бөөгөөд за одоо өмсгөөд бөөлүүлж байгаа учраас онгод нь балаад эргээд бие нүдэх юм байдалд орж байгаа. Тэгэнгүүт нь буцаад амтны дүр товлоод эхнэрээ явуулсан. Ингээ эхнэр нөхрөөс өшөөг авсан баг нэ. Ингэж тайлбарлах бол манайхан бас ойлгохгүй байх тийм ээ. За дараагийнх нь дорнодын шувуун үлзий зарим. Дорнодын цагаан аваагаас гаралтай шувуун хэмээх овгийн үлзий зарим нэгэн удаа аргалын халуун улаан цог дээр гүл нүцгэн бөөлж дараа нь халуун тулгыг нь толгойдоо өглөн бүрэн дээрээ тавьж дахин бөөсөн гэдэг. Энэ хүний удмын хүн бол дорнодын баян уулын харьяад дамдан доржийн дуламж авдаг юм. Дуламж авдган одоо нөхөр зайрандаш болборынхаа хамтаар Азийн богино Төв дэлхийн холбооны Бурятын салбарт ажилладаг байх нэ. Нөхөр даш болбор нь энэ салбарын тэргүүн байна. За баярлалаа. Энд хүргээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Дараагийнхаа дугаараар иргэн баяртай оролцъё. Тэгээд ойлгохгүй юм байвал манайхан комент бичээд асуугаарай. Түр баяртай.